За Excel дээр бага хэлбэртэй байгаа өгөгдлийг хэрхэн одоо мөр хэлбэрлэж шилж үзэх талаар хэлүүлээ үзье. За тэгэхээр тэхийн тулд эхлээд өгөгдлөө copy одоо энд бага хэлбэртэй байгаа. Үүнийг copy гэж аавна. За катлах юм бол болохгүй. За copy-дод одоо хуулахад бол paste option гэж гарч ирж байгаа. За хаанаас эхэлж хуулах өгнүүдээ сонгоод за эндээс transpose гэх юм бол мөр багных нь байрыг нь сольж хуулдаг байгаа. За ингээд хуулагдчихна гэсэн. За үүнийг бол заавал бүтнээр нь биш одоо тодорхой одоо өгөгдүүдийг бас хуулаад тавих боломжтой. Гэт transpose гэдэг тавьчихна. Катлах бол боломжгүй. Тийм болохоор та хэрвээ энэ өгөгдлөө буцаад устгах гэж авал хуулж дуусныхаа дараа яах хэрэгтэй устгах хэрэгтэй. Би катыг сонгохоор одоо энд бол ингээд байхгүй болчихлоо гэсэн үг. За энэ бол зөвхөн одоо нэг мөр баган дээр биш одоо олон юм дээр ч гэсэн хийгдэх боломжтой. Одоо энэ бол одоо энэ өгөгдлийг copy-дод за энд би одоо чинь transpose тавил. Ийм байдалтай харагдах нэ. За тэгэхээр copy-дод хуулах газар очиод transpose гэгийг нь сонгоод утаарай.